байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам копиг зохион байгуулах үндэсний хороо байгуулагдсан. За Улаанбаатар хот ямар үүрэг оролтод оролцож байгаа вэ гэхээр энэ копийн хурлыг зохион байгуулах бүх хатуу зөөлөн дэд үтсийг татах. За цаашлаад энэ копийн зохион байгуулалтын хурлын одоо заал танхимуудыг үндсэнд нь барьж байгуулах, түүнтэй холбоотой одоо бүхий л одоо барилга байгууламжуудыг барьж байгуулах ийм үүрэг засгийн газрын шийдвэрээр одоо хүлээсэн. Тэгээ энэ баг хурлын өөрийнх нь онцлог бол цөлжилтөө тэмцэх чиглэлээр дэлхийн улс орнуудын одоо хамтын үйл ажиллагааг өрнүүлж цөлжилтөд нэрвэгдээд байгаа бүс нутгуудад цөлжилтөө тэмцэх чиглэлээр хөрөнгө мөнгө босгох ийм одоо үндсэн агуулгатай гэж би ойлгосон. Тэр нийтдээ 27 одоо бүтээн байгуулалтын арга хэмжээ хийх юм байна. За 27 бүтээн байгуулалтын арга хэмжээнээс энэ жилийн хувьд бидний хийх ёстой ажил бол дэд үтсийнхээ хатуу зөөлөн дэд үтсийн үндсэндээ бүтэн татаж дуусгана гэж. Өөрөөр манайхтай одоо харьцуулшгүй юм эдийн засгийн хувьд чадвартай орнууд одоо өмнөх бүх копуудыг зохион байгуулсан. Энэ бол бидний хувьд айгүй том сорилт. Нөгөө талаа бид нар нэгэнт нэгдсэн үндэсний байгууллагын одоо ийм шийдвэр гарсан учраас бид нар яг нэгдсэн үндэсний байгууллагын стандартад нийцүүлж энэ одоо копиг зохион байгуулах ийм бэлтгэл ажлуудыг хангаж ажиллаж байгаа гэдгийг бас та бүхэндээ дуулгая.